За сайн байна уу та. Ямар асуудал явуулаа? Нэг өдөр би хүлээн авалтанд орчоод гарч явлаа. Тэгтэл олон жил уулзаагүй танил дүү маань таарад хүү сайн уу юу вэ гэд 5 үг солилоо. Тэгээд надад тун ашигтай хөрөнгө оруулалтын нэг ажил санал болгосон юм. Тэр нь Golden Home гэд орон сууцны хотгоны бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулах ажил байсан. Бүр 100% ашигтай гэж та боддоо. Би ч шууд барилгын ажилтаа танилцъя хөөгээд яваад очлоо. Суурай цутгасан эд ажил өрнөж байна. Төсөлтөө танилцлаа. Тун давгүй шүү. Тэгээд 500 сая төгрөгөөр хөрөнгө оруулах юм бол 1 тэрбум болгож авна. Бүр 1 өрөөр бэлгэлхий. Би тэгээд яг 800 сая төгрөгөөр хөрөнгө орууллаа. Танил маань эхний блок ашиглалтанд орохоор шууд таны мөнгийг хамгийн түрүүнд гаргаж өгнө гэж байна. Би ч жил хагасын дараа 1.6 тэрбум төгрөгтэй бас 1 өрөөр бэлгэнд авахар боллоо. За үгүй та чинь ямар их тойрож ярьд юм бэ? Гол юм л яриад л та. Уг нь тэр дүү маань итгэл даахуй царайтай нүдэн дулаахан боловсралтай мундаг залуу байхгүй юу? Тэгээд өнгөрсөн доорх нэг л муу совин татаад за ямар ч байсан барилга дээр очиод үйл явцсан харъя үзье танилцъя гэж очисон чинь яасан гэж юу ч байхгүй. Нөгөө дүүгийн утас ашиглалтанд байхгүйгээд холбогддоггүй. Тэгээд шууд сандраад л ийш тийшээ хүмүүс рүү залгаад судлаад үзсэн чинь тийм барилгын компани байдаггүй болж таарсан. Одоо тэгээд мөрдөгч юу? Би 800 сая төгрөгөөр олж авмаар байна. За ер нь таны яриад байгаа зүйлийг ойлголоо. Та хүн мөнгөө өгөөд залливсан юм биш үү? Гэхдээ манай нөхөр Солонгос яваад 5 жил болж байна. Би одоо хүүхдтэйгээ түрээсийн байранд амьдардаг. 2 сарын өмнө нөхөртөөгөө уцаар яриад байр авахар шийдсэн. Тэгсэн чинь зурагтаар нэг олонний танил хүн Golden Home хотхны 1-р ээлжийн орон сууцанда захиалга авж ийн 100% бэлэн төлөлтөнд метр квадрат нь сая 500 мянга гэд айгүй гоё танилцуулсан. Би офис дээр нь очиод борлуулагч бүсгүйтэй уулзаад бас барилгын ажилтнаа танилцаад дахиж нөхөртөөгөө ярилцж хагаад 110 метр квадрат 3 өрөө байр авахар болоод гэрээ байгуулад 165 сая төгрөг бэлэн төлөөд 7 хоногийн дараа нүүтийн баримтаа авахар болсон. Гэхдээ тэгээд утас руу залгасан чинь утас нь ашиглалтанд байхгүй гингүүт нь офис дээр нь яваад ицсэн чинь өмнөх түрээслэгч гараа явцсан гэсэн. За та тайван бай. Жохон тайвшир. Уг нь манай нөхөр надад хэлсэн л дээ. Наадах чи арай хямдхан байгаа юм шүү. Чи сайн бягталж үзсэн юм уу гэд. Гэхдээ би л одоо тэнэгтэй тэгээ нөхрийнхөө хүний газар өстө харбор ажил хийж олсон мөнгөний гээд хүн залуулчихлаа. Одоо би яана? За та хоёр миний хэлхийг анхаарлаа сонсож. Та хоёр ганган хочод ганаа гэдэг хүн заллуулсан байна. Одоогийн байдлаар энэ хүнтэй холбогдох нийт 37 хэрэгт мөрдийн шалгах ажиллагаа явуулж байгаа. Нийтдээ нийт үндсэн хохирлон 5.8 тэрбум гэж тогтоогдсон байгаа. Одоо тэгээ мөрдөгчөө хизээ барьж чадах юм бол Тэр тийм амар хэлбэр асуудал биш. Ямар ч байсан түүнийг цаг хугацааны хувьд мэдээж бид байж таарна. Гэхдээ бид одоо түүнийг Монгол улсын хэлээр гараагүй гэдгийг тогтоочихсон. Монгол улсын хэл дээр нь хязгаарлалт тогтоочихсон. Гарах эрхийг нь төлөвлөсөн гэсэн. За яг та нартыг зөвлөөд хэд хэдэн зүйлийг хэлнэ. Олонний танил хүн рекламцсан байлаа гэд хин нэгэн танил ойр дотны хүн чинь хэлсэн байлаа гэд 10 жил их сургуулийн найз чинь зөвлөсөн байлаа гэд та нар ямар нэгэн байдлаар их сурвалжийг нь нэгтэл сайдл судалж үргүүгээр мөнгөө шийдлүүлдэг нь та нарын л алдаа. Бан сонсч байна. За ойлголоо. Сэжиг авахж болохгүй шүү. Би одоо очлоо. За та хоёрт сайхан мэдээд бол ганган анагийн байгаа газрыг манайхаар тогтоосон байна. Би одоо тийш өдлөө. Содол, нэгтэл, шалга.